Тэгээд яг гол юм дээр өөрийнхөө цагийг зарцуулах юм бол таны орлого өсөх боломжтой. Өсөх боломжтой юм билээ. Би өөрөө ярьж мэдэрсэн манай сая 8 сард надаас хувьчилсан сургалт авсан манай Инхүүш гээд эмэгтэй байгаа. Өөрөө дизайнер. Тэгээд тэр эмэгтэй дээр ч гэсэн ажилласан. Ерөөсөө гол юмаа хийхэд яг гол юмыг нь би ингээд яг одоо менторийн хуваар чиглэлээ. За яг энийг маргааш хийцэн байгаарай. Энийг нөгөөдөр хийцэн байгаарай. Энийг хийцэн байгаарай. Одоо энийгээ зарлаад контентыг ингэж хийгээд ландинг пэйжээ ингэж хийгээд ингэж бичээд оруул гэд бичгэд 3 өдөрт ерөөсөө бид хоёр яг үндсэн юмнуудаа хийгээд нэг бичлэгнээс ерөөсөө 2 клиент sign up буюу нийтдээ сая төгрөгийн борлуулалтыг бид нэр ерөөсөө ганцхан релиз хийж чадсан байхгүй. Тэгээ өөрөө яг бид нар дотоод өгөж эхэлж байгаа учраас айхтар цаашаа пүшлээгүй. Тэг нийтдээ дахиад 2-6 хүн ингээд тэр хүнээс ингээд юм авъя гэд бодож байгаа байхгүй. Тэгэхээр чинь бодоод үзэх юм бол potential худалдаа авалтын бодох юм бол ерөөсөө 3 өдөрт нэг бичлэгээс 4 сая орчмын борлуулалт гэдэг чинь $1200-300 борлуулалтыг ингээд тэр хүн амьдралдаа борлуулалт хийж чадаагүй хүн чинь хийж болж чадчих байгаа байхгүй. За яцхан guys, Одко байна. Шинэ бичлэгээр уулзж байгаа да баяртай байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг юуны тухай ярих гэж байгаа вэ гэхээр саяхан би Digital Money Challenge буюу үндсэн 28 хоногийн чаленжийг зарлаад эхэлсэн. Тэгээд нийтдээ би 15 хүн бүртгэх лимиттэй байгаад нийтдээ 27 хүн бүртгүүлээд амжиж ихсэн 15 хүний бүртгүүлсэн. Тэгээд бид нар ерөөхдөө сургалтууд эхлээд би хувьдаа бас нүүгээд гэх юм айгүй олон юмтай байгаад нэг 10 хоног орчим бичлэг оруулж чадсангүй. Тэгээд өнөөдрөөс шинэ сетаптай болсон ямар ч сан бичлэгүүд бол тогтмол орох бах. Тэгээд айгүй чухал юм би хувьдаа олж анзаараад тэгээд би огшсон дээр шууд энийгээр бичлэг хийчих гэж бодоод тэр нь юу болсон бэ гэхээр хоёр шалтгаанаас болоод яг ихэнх хүмүүс яг хүсэж байгаа тэр үр дүндээ хүрдэггүй юм байна гэдгийг би олж анзаарлаа. Тэр нь юунаас болсон бэ гэхнийх нь би Digital Money Challenge зарлаад бид нар дотроо 15 хүмүүстэй би 10 минутын турш ингээ бүгднтэй нь хувьчилж яг ярьж одоо яг ямар асуудалтай байна, ямар асуулттай байна гэж ингэж ярьсан. Тэгээд тэн дундаас яг хүмүүсийн дийлинг тулгарч байгаа нэг одоо ийм асуудал гарч ирсэн. Тэгээд тэрийг би танд ч гэсэн байж магадгүй. Тэгээд би энэ асуудлыг яг шийдэхин тулд ерөөхдөө бичлэг хийж гин гэсэн. Хоёр талд нь нөгөө талдаа яасан бэхээр би бас нэг networking event-д сая Будапештт байж байгаад очоод тэгээд тэрэн дээр бас айгүй мундаг хүмүүстэй танилцаад одоо жишээ нь гэх юм бол Logan Paul хин хоёрын Logan Paul-ийн чинь Prime-ыг одоо Унгарт ингэж дистрибьют хийж бүүдний худалдаагаар зардаг тийм одоо бүүний худалдааны компанитай залуу байгаа. Тэгээд одоо чинь Унгарийн хамгийн том ийм принтинг одоо чинь подолкон дээр янз бүрийн принт хийдэг, дэвтэрэн дээр принт хийдэгтэй хэвлэдэг. Одоо монголоор бол Улаанбаатар принтийн захиралтай танилцлаа л гэсэн үг. Тэгээд би ингээд сард ямар хідэн одоо евро айд явуулж байгаа нэтийг нь харсан чинь ингээд оргил үедээ бүр ингээд 100,000 еврог зөвхөн нэг сард ингээд зөвхөн ингээд айд буюу сурталчилгаан зарцуулж марцуулдаг. Нэлээд том бизнесмен хүмүүстэй танилцсан. Тэгээ би надад ийм хоёр төрлийн ийм туйл айгу бүргэлдээд зөө. Энэ юу асаадах. Хоёр төрлийн ийм айгу туйл яг тухайн мөчт ингээд бүргэлдэхгүй. Ягаад тэгэхээр энд ингээд би одоо манайхан бас чаленж дотор байгаа хүмүүсийг үзэж байгаа бол нэг талд нь яг хичээгээд учраа олох гээд ингээд яг учраа олох гээд явж байгаа хүмүүс болон учраа олцсон амжилттай явж байгаа хүмүүс хоёртой би айгүй ойрхон ингэж одоо нэгэнтэй нэг асуудлыг сонсоод тамаас мөн би ингээд нэлээд амжилттай хүмүүсийн бас түүхийг сонсож байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн майнд сэтгэлгээ яаж ажиллаад байна гэдэг. Тэгээд дунд нь нэг юм мөргөлдөөн гараад яг энэ л ингээд энэ орон зай ер нь бол угаасаа хүмүүст дутагддсан байна, тодорхой төвшөнд дутагддаг болохоор хүмүүс хүссэн төвшөндөө ингэж байж чаддаггүй юм байна гэсэн би тэр хувьдаа дүгнэлтэнд хүрсэн байхгүй. Тэгээ би тэрийг вау ямар сони юм бэ гэдэг. Тэгээ би тэрийг ажиглаад та бүхэнд өнөөдөр энэ бичлэгээр ерөөхдөө тэрийг таныг ерөөхдөө ингээд гарын чинь хүлчээд нүдийн чинь болонгортуулаад байгаа тэр нэг далтын лай болоод байгаа тэр зүйлийг олж илрүүлж тэрнээс салгахад нэгсэндээ таныг хордуулаад байгаа таныг бүрэн потенциалаараа байхад чинь лай болоод байгаа зүйлийг ерөөхдөө өнөөдөр би олоход энэ бичлэгээрээ тусуулъя гэж ер нь бол бодсон юм аа. За тэгээд тэр маань юу юм бэ гэхээр ерөөсөө шийдвэр гаргахгүй байдал гэдэг зүйл. Indecisiveness гэж англиар хэлэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө шийдвэр гаргалт бол хамгийн чухал зүйл байдаг гэдгийг хүмүүс ерөөсөө мэддэг юм байлээ. Яагаад вэ гэхээр ингээд анзаарсан л та би сая 15 хүнтэй ярихад баг 7-8 за баг 9 хүн байлуу да. Яг сонголтын донд дата гацсан хүмүүс үсэ ихэнх нь. Би энийг сонгох уу, энэ хоёрыг авч явмаар байна. Гэтэ би алийг сонгохоо мэдэхгүй юм ч юм уу те. Эсвэл ингээд би ийм олон юмнуудтай байна. Би алийг сонгохоо мэдэхгүй байна.
Тэнгүүд эсвэл би энийг хийвэл би мөнгөтэй болох гэдэг. Гэхдээ би энийг хиймээр байна. Энд би дуртай гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар дандаа сонголтнууд гаццсан. Эсвэл би яг аль яг юу хийхээ мэдэхгүй юм ч юм уу. Яг ерөөсөө нэг юм яг сонголт хийж чадахгүй гаццсан хүмүүс байдаг юм билээ. Тэгээ би тэн дээр юу ажилласан бэ гэхээр хамгийн сонирхолтой нь ягаад би энэ сонголт гэдэг юмыг амар яриад ингээд бид нар эхний хичээл дээр юу болсон бэ гэхээр ниш тодорхойлох өөрийнхөө ICP буюу Ideal Client Profile буюу яг ямар хүмүүст би хандаж явах гэдэг. Энэ бизнесийн бүх ихэнх суурь шатны үедээ ярьсан байхгүй. Тэгээ амар сонирхолтой нь ягаад энэ айгүй чухал байдаг вэ? Хүмүүстэй нэг тоодоггүй вэ гэхээр амар сонирхолтой нь ингэдэг юм бэл. Бид нар өөрсдөө биднэрт хүн санал болгож болох амар олон юмнууд байгаа зөө. Ингээ та янз бүрийн байдлаар орлого олж болох, мөнгө олж болох, бизнес хийх асар олон потенциал байгаа. Маш олон хүмүүс тусалж болно. Гэхдээ тийг тусам юу гэхээр та хүн болгон туслах гэж оролдох тусам таны өгж байгаа үн цэнчин багасдаг байхгүй. Нэгсэндээ. Та маш олон төрлийн хүмүүст маш олон юмар туслах гэж оролдох тусам багасдаг. Тэгэхээр бидний эхний алхам юу гэдэг вэ гэхээр бүгднгийн хувьд байхгүй болгоод найрав гэж байгаа. Найрав болгоод жижигсгчгээд би яг энийг хийх юм байна гэдэг юм а тодорхойлж гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр та нэг ч хүн дээр өгж байгаа үн цэн чинь төдийч нэг үхсдэг байхгүй. Тэгснээрээ юу гэхээр нэг ч хүн дээр та үн цэнтэй юм өгчлөө тухайн хүн чинь дараа таны бизнесийг одоо тэ үн цэнд тултал үн цэн авч хүн чинь таны бизнесийн талаар дараа нь сайн ярих одоо урт хугацаанд өсөлттэй байдаг гэсэн үг. Тэнгүүд ихэнх хүмүүсийнх яг за ихэнх гэдэг би нэг 10-аас 7 гэж үү. 10-аас 7 юм уу 8 хүн зэрэг. Маш олон юм зэрэг хийх гээд байдаг. Эсвэл олон юмныхаа сонголтоос нэгийг байрж чаддаггүй. Тэгээд тэр бүх юмаа өөрийнхөө одоо нэг 8 цаг одоо ажиллах потенциалтай 4-5 цагт хийх гэж оролддог. Тэгээд тэрийг хийх гэж оролдоход нэгдүгээрт цаад одоо чинь авж байгаа үйлчлүүлэгч гэдэг хүн чинь амар бага үн цэн авахгүй. Ягаад гэхээр та нэг хүн дээр тийм олон хүнд үн цэн нийлүүлэх аяг угаасаа боломжгүй. Тэгэхээр багасч байгаа. Дээрээсээ таны зүгээс ч гэсэн та ядраад дуусчих байгаа юм. Тэрийг аягүй ажигласан би. Хамгийн сонирхолтой сонголт хийчих штэ тий. Окей. Би олдсон ч онсон ч би энийг хийнэ гэж сонголт хийчих юм бол яадаг вэ гэхээр тавуусаа ингэ хийхээсээ сонголт хүрч ямар ч сан та энийг хийгээд прогресс гаргаад өөрийнхөө зорилгын араас нэг юм хийгээд яваад идэх байхгүй. Контент хийх юм уу? За борлуулалт хийх юм уу? Эсвэл бүтээгдэхүүнээ сайжруулах юм уу? Эсвэл та янз бүрийн сургалтанд суух юм уу? Ямар нэг юм ингэ сайжруулаад яваад идэх байхгүй. Тэгэхгүй хүн шийдвэр гаргаж чадахгүй болохоор яадаг вэ гэхээр ингээд юу ч хийдэггүй гацчдаг байхгүй. Энийг юу гэж нэрлэдэг гэсэн чи өөрөө албан ёсны хэллэгээр fight or flight гэж нэрлэдэг юм билээ. Яг хүн өөрөө шийдвэр гаргаж чадахгүй тэгээд ингээд гацаад тархин гацж байгаа байхгүй. За би яг одоо яах юм бол ягаад тэгэхээр би хий гэхлээр амар хэцүү. Тэгээ хийхгүй бай гэхлээр ингээд хайчих гэхлээр бас хайж болохгүй байдаг нөхцөл байдлыг ер нь fight or flight гэдэг багтай. Тархич ингээд шат таав нэгээд гацчдаг гэсэн. Тэгэд энэ мөчөд ерөнхийдөө хамгийн чухал зүйл нь юу юм бэ гэхээр угаасаа л аль нэг сонголт хийхээс арга байхгүй. Хамгийн сонирхолтой хүн ягаад энэ төгс сонголтыг хийх гээд хүлээгээд ингээд судлаад үзэхээр юу яадаг юм бэ? Та хэрвээ хамгийн төгс сонголтыг хийчих юм бол магадгүй та төгс сонголтыг хийчих юм бол зөвхөн тухайн төгс сонголтынхаа давуу талуудыг л эдлээд байдаг. Мөн тэнд төлөөсөө ерөөс одоо төлөхгүй гэж бид дотор боддог байхгүй. Одоо юу мөрий та магадгүй танд ингээд хоёр сонголт байж зөө. Нэг нь магадгүй та ингээд онлайн дэлгүүр ажиллах сонголт байж болно. Нөгөө талд нь магадгүй та за юу гэж нэрлэх юм. Окей, за зүгээр энгийн яг өндөр цалинтай ажил хийгээ явъя гэдэг хоёр сонголт бай. Та энэ хоёр сонголт аль нэг хийж чадахгүй зөө. Яг тэгэхээр та онлайн бизнесийн сонгочих юм бол танд баталгаатай магадгүй орлого байхгүй болон та суралцах шаардлагатай болон бүр их ажиллана гэдэг ч юм уу давуу талууд судалгаалууд нь байна. Ажлын сонгочих юм бол магадгүй та цалин баталгаатай гэтээ бабаа ч гэсэн яг өөрийнхөө цагт одоо байхгүй гэх мэтлэн давуу талууд байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь яагаад бид нэр тэр одоо аль нэг сонголтыг хийхгүй ингээд хүлээгээд байдаг вэ гэхээр төгс сонголт хийх гэдэг баг. Төгсийг хийчих юм бол би амар сонирхолтой нь баталгаатай ч мөнгө олонгуудаа бүх юм ингээд бүгднийг ингээд авах гэдэг байгаа байхгүй. Гол нь тийм юм өөрөө оршдоггүй. Тэгэхээр тэр сонголтыг хүмүүс хийдэггүй юм бэ л. Тэгээ яагаад тэгэхээр Naval Ravikant үлээ манай нэг амар ер нь бол миний үзэх дуртай нэг ах байдаг байхгүй. Ахын хэлсэн нэг гоё үг үү. Be impatient with the action but patient with the result гэж үг байдаг байхгүй. Юу гэсэн үг юм гэхээр янз бүрийн үйлдэл хийхдээ төвчээргүй ханд шууд хий. Гэхдээ үр дүн хүлээхдээ бол төвчээртэй бай. Ягаад тэгэхээр альва юмнаас үр дүн гарахын тулд цаг хугацаа шаарддаг. Тэ та ямиг сурах гэж цаг хугацаа шаарддаг. Гэхдээ өнөөдөр өөрөөсөө гаргаж байгаа үйлдэлээ тэн дээр төвчээргүй ханд тэрэн дээрээ тултал нь хийгээд нэрлэдэг байхгүй.
Тэгэхээр юу гэсэн үг вэ? Танд ингээд сонголт байна шүү дээ, та. Танд ингээд аль нэг ер нь алийг сонгох юм бол гэдэг мэдрэмж төрж байгаа. Тэрийг хэл гэсэн үг мэл. Яагаад тэгэхээр одоо хүнд чинь нэг юм урам зориг буюу inspiration гэдэг юм зүгээр амар гайхамшигтай зүйл байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр ах тэгж inspiration гэдэг зүйл өөр амар ховор олддог, урам зориг гэдэг зүйл амар ховор олддог тэр зүйлээ. Хэрвээ та урам зоригтой байгаа бол тэр дор нь хийгээрэй. Ягаад тэгэхээр та урам зориг дахиж ирэхийг мэдэхгүй гэж байгаа юм. Тэнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр аль биесны хэлэхээр 72 цагийн дүрм гэж нэрлэдэг. Хэрвээ танд ямар нэгэн зүйлийг хиймээр санагдсан гой санаач юм уу, хийчих ч юм уу тийм орж ирсэн бол 72 цагийн дотор тэрийг биеэсээ гаргаад оюун бодлоосоо чөлөөлөөд үйлдэл болгоод гарга. Тэгэхгүй бол тэр чинь тэнд санагдаад эхлэн дахиж эн чинь гэж санагдахгүй гэж тэнд дүрм байдаг хөөх. Тэгэхээр яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан та шийдвэр гаргахгүй байдал чинь өөрөө нэгсэндөө таныг яг өхүүлээд байгаа таны бүрэн потенциалаар ч ажиллахгүй байгаад байгаа амар том зүйл байгаад байгаа хөөх. Би нэг өөрөө хаана мэдэрсэн бэ гэхээр би хэдэн сарын өмнө амьдралынхаа ерөнхийдөө хувьдаа одоо өөрийнхөө орлогын рекордыг тогтоогоод тэгээд би өөрийгөө анзаарсан байхгүй, окей? Би ажиллаад ингээд хийлж чаддсан байна. Гэхдээ тэр түвшин дээр гацж байгаа юм зөв. Тэрнээс дараагийн түвшин би одоо энийг ойлгох хэрэгтэй болж шít. Би яг юу ойлгвол дараагийн түвшнийхээ орлого руу орох вэ гэдэг ингээд би бодож ирсэн байхгүй. Тэгээд тэр бодлогынхаа асуултынхаа хариултыг би саяны networking event дээр очиж олж аваад нэг нэлээд мундаг залуугаас бүр яг ингээд хувьчилж байгаа би асуусан байхгүй, зөвлөгөө авсан. Тэгээд надад хэлсэн зүйл нь надад бүр яг хийсэн зүйл нь хүмүүс ингээд бизнес хийгээд явчихаар яад ингэсэн чинь бизнесээ сайжруулах гэдэг ингээд таагаад байдаг. Ерөөсөө тийм биш. Чи бизнесээс өөрийгөө ингэж тусгаарлаж агаад бизнес чинь юу хэрэгтэй байна? Бизнесээрээ өөртөө хэлүүл гэж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр хэрвээ одоо чинь ямар ч бизнес хийгдин гинэ. Хүн ингээд тодорхой түвшний орлогот хүрээд ирэнгүүт би өөрөө яг ажиллаад яагаад гэх юм бол би чухал юмнууд дээр яг гол юмнууд дээр би цаг хугацаа зарцуулаад эхлэх юм бол одоо ингээд орлого бол асуудалгүй байдаг гэж байна. Одоо би бол итгэсэн байхгүй. Гэхдээ би гол юм дээрээ өөрийнхөө цагийг зарцуулаад байхаа болох үед орлого буурж байгаа байхгүй. Тэнгүүд энэ зөвхөн над дээр тэгдэггүй гэж байгаа байхгүй. Ер нь ингээд ямар ч бизнес удирддаг юм хийдэг хүн тулгардаг гэж байгаа байхгүй. Тэг хэлсэн. Окей. Чи ингээд 7 хоног яг бизнес дээрээ зарцуулж байгаа цагаа анзаарангуудаа яг алийг нь өөр хүн хийж болохоор байна. Тэрийг ол гэсэн байхгүй. Яг тэгэхээр Одкогийн цаг хэрэг би чадчих байгаа юм бол би хамгийн чухал зүйлүүд дээр Одко цагаа зарцуулах юм бол би орлого дэшээ буудах гэдэг нь шүү дээ. Гэтэл би шаардлагагүй зүйлүүд дээр буюу нэх би байх шаардлагагүй зүйлүүд дээр цагаа зарцуулаад ирэхээр нэгсэндөө одоо яаж ингэсэн вэ? Миний бизнес өсөхгүй байх гэж байгаа байхгүй. Тэгээд би бодож үзсэн. Окей, Одко 24 цагтай, Elon Musk 24 цагтай, тэ хүн болгон 24 цагтай. Гэхдээ яаж хин нэгэн 24 цагт тэ за ажиллаж байгаа нэг 8-аас 4-8 цагийн хугацаанд хин нэг нь одоо чинь орлогын түвшинд илүү их одоо өндөр өгөөжтэй амьдарч чадаад нэхлээрээ өөрийнхөө цагийг бизнесийн хувьд хамгийн чухал гэдэг тэр зүйлүүд дээр зарцуулж байгаа байгаад байгаа юм. Тийм байгаад байгааз та ч гэсэн тэгж чадан зөө. Хэрвээ та яг цагаа хамгийн чухал зүйлүүд дээр зарцуулж чадах юм бол та ч гэсэн одоо байгаа орлогоо 2-3 дахин дээшлээ буудах боломжтой байдаг. Гол нь гагцгүй яагаад чаддгүй юм бэ гэхээр та буруу юм дээр амар цаг зөрөөд байхгүй. Шаардлагагүй өөр хин нэгэн хийчихүүз, эсвэл AI-аар хийлэгчүүз, эсвэл зүгээр л үр өгөөж багтай. Тэгвэл би буцаагаад ингэ бодож байгаа байхгүй. Бизнесийн одоо онлайн бизнес би бол одоо онлайн бизнес хийдэг юм шүү дээ. Бизнесийн хамгийн чухал надад үр өгөөж авчирдаг 3 зүйл юу юм бэ гэж байна. Нүгдгээд ойлгомжтой болчихж байгаа. Бүтээгдэхүүнээ сайжруулах, маркетинг буюу контент маркетингийн зүйлүүдэд ажиглах, тэгээд борлуулалт гаргах гэдэг. Ерөөсөө энэ 3 юм бол бизнесийн хамгийн чухал үр өгөөж авчирдаг зүйлээ. Тэгэхээр би энэ 3 зүйл дээр цаг хугацаагаа зарцуулж байхад ерөнхийдөө миний бизнес өсч идэ гэсэн үг болчихж байгаа. Хиний ч бизнес өснө гэсэн үг байхгүй. Тэгвэл яагаад миний бизнес зогсох юм бэ гэхээр энэ 3 зүйл дээр би цагаа зарцуулахаа болох байдаг байхгүй. Тэгээ би ингэж нэг юм тэгээ тэр залуугаас сонссон чи ингэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол та өдөрт яг цагаа 3 зүйлээр зарцуулах хэрэгтэй гинэ. Эхнийх нь болохоор яг одоо биднийхэр бол ажилтай. Ажил гэдэг нь одоо таны байгаа бор саяны миний хэлээд байгаа энэ ажлын төрлүүд. Хоёр дахь нь ажилчин байхгүй бол сурахад зарцуулна. Сурах гэдэг дээр юу бэ гэхээр ном унших уу, подкаст одоо та магадгүй YouTube-ийг үзэж байгаа бол YouTube өөр хүмүүсээс сургалт авах, эсвэл янз бүрийн уулзалтанд явах та оюун санаагаа одоо шинэ мэдээлэл олж авах. Ягаад тэгэхээр
юу гэсэн үг гэхээр та шинэ мэдээлэл авахаа болоод эхлэх цаг мөчөөс таны орлого багасж эхэлдэг байхгүй амар сонирхолтой. Өдөр болгон шинэ мэдээлэл авч тархиа сэлгэж яахгүй яг ийм юу шиг гол шиг явдаг. Ер нь бол ямар сонио. Та шинэ мэдээлэл буюу голын урсгалыг оруулж ирэхээ болох мөчөд эн чинь ингээд нэг юм одоо юу гэдэг вэ булангартаад ингээд заваараад эхэлдэг. Тэгэхээр шинэ мэдээлэл бол яг юм голын урсгал шиг шинэ байлгадаг зүйл гэсэн үг. Гурав дахь нь юу гэхээр refresh буюу одоо энэ тархиа амраах, бие амраах те гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөх, дасгал хөдөлгөөн хийх, одоо те гарч одоо тааш паридах дуртай бол паридах. Одоо би бол Европт байгаа болохоор мэдээж энэ пивний соёл айгүй гоё. Тэгэхээр нэг орой 1-2 пив уудаг ч юм уу те. Тиймэрхүү юм chill activity хэрэгтэй гэж байгаа. Тэгжиж энэ тархи маань refresh хийгдээд дараагийн өдөртөө би ажил дээр ч илүү юу байна, сургалтаа ч илүү гоё байна. Хэмжиж ингээд дараагийн зүйлүүд гол нь ингээд нэг юм гол нь урт хугацаанд тууштай тогтмол явна гэдэг чинь өөр яг саяны 3 зүйлээс хамаарат байгаа байхгүй. Ажлаа тултал нь хийчихнэ. Тэгээ нэг 3-4 цаг өдөрт яг ажил бол тэгэл уус яг 3-4 цаг ажиллаад ер нь тэгэл толгойн бүтээмжний муудаал эхэлдэг шүү дээ. Тэгээ араас нь сурах процесс. 3 дугаар зүйл бол амрахтай гэр бүлтэй. Одоо гэр бүлтэйгээ цагаа зарцуулъя. Боломжтой бол янз бүрээр аялье бичсэн зүйлүүд гэсэн үг. Гэж явдгийг гинэ. Тэгээд өнөөдрийн яг энэ бичлэгний үндсэн ингээд хэлэх гээд байгаа тань санаа нь ойлгох гээд байгаа санаа нь юу вэ гэхээр хэрвээ та цагаа шийдвэрээ хурдан гаргаад эргэлцгээ болоод шийдвэрээ гаргаад тэгээд яг гол юм дээр өөрийнхөө цагийг зарцуулах юм бол таны орлого өсөх боломжтой юм билээ. Би өөрөө ярьж мэдэрсэн манай сая 8 сард надад хувьчилсан сургалт авсан манай Инхүш гээд эмэгтэй байгаа. Өөрөө дизайнер. Тэгээд тэр эмэгтэй дээр ч гэсэн ажилласан. Ерөөсөө гол юмаа хийхэд яг гол юмыг нь би ингээд яг одоо менторийн хуваар чиглэлээ. За яг энийг маргааш хийцэн байгаарай. Энийг нөгөөдөр хийцэн байгаарай. Энийг хийцэн байгаарай. Одоо энийгээ зарлаад контентыг ингэж хийгээд ландинг пэйжээ ингэж хийгээд ингэж бичээд оруул гэд бичгэд 3 өдөрт ерөөсөө бид хоёр яг үндсэн юмнуудаа хийгээд нэг бичлэгнээс ерөөсөө 2 клиент sign up буюу нийтдээ сая төгрөгийн борлуулалтыг бид нэр ерөөсөө ганцхан релиз хийж чадсан байхгүй. Тэгээ өөрөө яг бид нар дотоод өгж эхэлж байгаа учраас айхтар цаашаа пүшлээгүй. Тэг нийтдээ дахиад 2-6 хүн ингээд тэр хүнээс ингээд юм авъя гэд бодож байгаа байхгүй. Тэгэхээр чин бодоод үзэх юм бол potential худалдаа авалтын бодох юм бол ерөөсөө 3 өдөрт нэг бичлэгээс 4 сая орчмын борлуулалт гэдэг чинь $1200-300 борлуулалтыг ингээд тэр хүн амьдралдаа борлуулалт хийж чадаагүй хүн чинь хийж болж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө энэ нэг юм гайхамшигын томьёо гэдэг хам байхгүй. Ерөөсөө та цагаа та ур чадвартай л бол янз бүрийн юутай л бол зөв зүйл дээр цагаа зарцуулж чадах юм бол ийм боломжтой байдаг гэдгийг би өөрөө ч ингээд ажиллаад харин ингээд хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэр мундаг одоо ингээд тэр янз бүрийн бизнес хийдэг хүмүүс тэгээд бас нөгөө талдаа дөнгөж эхэлж байгаа хүмүүс ингээд янз янзын харахаар тийм юм байж гисэн. Тэгээд бас энийг ерөөхдөө ямаа нэмэхийг халуун дээр нэгээд бичлэг хийчихье гэж бодсон. Тэгээд ямар ч сан танд хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд тэгээд тийм байна. Тэгээд ямар ч гэсэн тэгээд тийм байна. Тэгээд ямар ч сан дараагийн бичлэгүүдээр манайхан уулзцгаая. Хэрэгтэй байсан бол лайк дараад subscribe үлдээгээд ягаарай. Хэрвээ та mentorship хөтөлбөр сонирхож байгаа юм бол 9 сард бол ямар ч би боломжгүй байгаа. 10 сараас боломж ерөөхдөө байж магадгүй. Тэгэхээр та ямар ч сан доотлын миний байгаа линкээр ороод хараад тэгээд цаг байна уу шалгаад байгаа бол байгаах гэсэн үг, байхгүй бол бас дүүрсэн байгаа гэсэн үг баг. Тэгээд яаж болно гэсэн үг шүү. За тэгээд үлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараад subscribe болдгоорой. Бүгд амжилт хүсье.